Шүүх яагаад өөрийн байртай байх ёстой вэ? Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүх бие даасан төсөвтэй өөрийн байртай байж төрөөс эдийн засаг аюулгүй байдлын баталгаагаар хангагдана гэж заасан. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь шүүх зориултын стандарт хангасан байртай байх явдал юм а. Гэвч шүүх эрх мэдлийн тогтолцоо шинжлэгдэн хөгжсөн боловч шүүхийн байр ажиллах орчны асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нөхцөл байдлын нэг жишээ нь Багнуур дүүргийн шүүх бөгөөд одоогоор зориултын бус түрээсийн байранд стандартын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа юм а. Тус шүүхийн одоогийн байр нь нийслэлийн төрийн өмчийн бодлого зохицуултын газар, дүүргийн засаг даргын тамгын газрын дундын өмчлөлт байдаг бөгөөд гурвалсан гэрээгээр түрээслэн ашиглаж байна. Стандартын бус байранд шүүх ажиллаж байгаагаас үүдэн шүүх хурлааны 2 танхим нь хүрэлцээгүй, мөн зай талбай бага, иргэд хүлээн авах хэсэг нь давчуу, архив агуулгын өрөө таслага дутмаг, шүүгдэгчийг төрсөн хатуулах өрөөний стандарт хангахгүй, аюулгүй байдлын бүс тогтоох боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээл өдөр тутамд толгорч байгаа юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 онд тус байранд 138 сая төгрөгийн санхүүжилтээр их засвар хийсэнтэй холбогдуулан 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрийг 50%-аар хөнгөлсөн ч 2026 оноос хөнгөлтийн хугацаа дуусгар болж сард 10 орчим сая төгрөгийн түрээс ашиглалтын зардал төлөх гэрээний нөхцөлтөд тулгараад байна. Үүсэд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөл Монгол улсын 2025-2026 оны улсын төсөвт Багнуур дүүргийн шүүхийн шинэ барилгын хөрөнгийг тусгуулж, тус дүүргийн 3 дугаар хороонд стандартын шаардлага хангасан шүүхийн барилгын ажлыг эхлүүлсэн. Шинэ барилга нь 4 шүүх хурлааны танхимтай, 10 шүүгчийн өрөө, 16 захиргааны ажилтны өрөөтэй бөгөөд өмгөөлөгч, прокурор, хүүхдэд зориулсан тусгай өрөө, шүүгдэгчийг төрс хатуулах стандарт өрөө, архив, сургалт, зөвлөгөөний танхимуудыг зохицоор нь шийдснээр онцлогтой юм а. Барилгын ажлыг Артус компани гүйцэтгэж байгаа бөгөөд барилга ашиглалтанд орсноор шүүхийн хэвийн хараат бус үйл ажиллагааны орчин бүрдэж, иргэд төрийн үйлчилгээг аюулгүй 5 тухтай стандарт орчинд авах боломж бүрдэнэ.